Монгол улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй олгох чадварыг нь бэхжүүлэх төслийн нээлттэй арга хэмжээ оллоо. Энэхүү төсөл хэрэгжснээр хийн түлшний хэрэглээний эрх зүйн орчин бий болж иргэд аж ахуй нэгжүүдийн аюулгүй хэрэглээг хангахад чухал хувь нэмэр үзүүлэх юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхийг хийн халааланд шилжүүлэх ажил хийгдэж байгаа. За энэ хүрээнд ашигт малтмал газрын тосны газар болон Бүгд найрамдах Солонгос улсын хийн аюулгүй байдлын корпорац KGS-тэй хамтран 2025 оны 4-р сарын 29-ний өдөр техникийн хамтын ажиллагааны санамж жүжиг байгуулсан. За харин өнөөдөр энэхүү Монгол Солонгосын хамтарсан төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. Хийн түлшний хэрэглээ өөрөө одоо соёлд нэвтэрч удаагүй байна. Мөн одоо тийм ихээр хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр бол бид бүхний одоо жишээлбэл Монгол гэрт хэрэглэхэд одоо тодорхой хэмжээний аюулгүй байдлыг яаж хангах юм. За одоо байшин гэхэд ингээд өөр зүйлүүд. Ялангуяа одоо бол энэ LPG дээр одоо бид бүхэн энэ хэрэглээ нэвтрүүлээ тодорхой хэмжээнд явж байгаа учраас энэний аюулгүй байдлыг хангах. За ингээд байгалийн хий бол одоо харьцангуй одоо асал аваар багтаа ийм нөхцөл байдлыг бол бий болгоно. Аливаа төслийг хэрэгжүүлэхэд бол хууль эрх зүйн орчныг бол боловсронгуй болгосон тохиолдолд тэр төсөл маань цаашдаа олон жилийн хугацаанд хэрэгжих боломжтой болдог. За тийм учраас нэгдүгээр эрх зүйн орчныг бол бидний үгээр сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. За хоёр дахь том зорилго маань үгээр эрх зүйн орчныг сайжруулсантай холбоотойгоор холбогдох стандартуудыг бол үндсэндээ үгээр одоо Японы Солонгосын 50 жилийн одоо дуршлах дээр тулгуурсан стандартуудыг бид авч ашиглая гэсэн чиглэлийг бол авч ажиллаж байна. За гуравт нь мэдээж үгээр холбогдох энэ чиглэлийн мэрэгссэн боловсон хүчтэнгүүдийг харилцан өгөхлөөр одоо туршлага судлуулах чиглэлээр бэлтгэсэн энэ гурван чиглэлээр үндсэндээ бодлогоорж ажиллаж байна. Хотын шийдвэрүүд гарсан. За гэтэл одоо бодит байдал дээр бол одоо энэ хийн хэрэгжилж байгаа айл өрх иргэдийг одоо хийн аюулгүй байдлын одоо зөв хэрэглээнд хэрхэн яаж сурах вэ гэдэг асуудал бол маш чухлаар тавигдж байгаа. Хоёрдугаарт одоо энэ төсөл хэрэгжснээр бол тухайн одоо тэр хийн халаалтын 100 тоног төхөөрөмжүүдийг суйрлуулах одоо Бүгд найрамдах Солонгос улсын дэвшилтэд одоо энэ стандартуудыг аюулгүй ажиллагааны стандартуудыг нэвтрүүлэх юм. Энэхүү төсөл нь зөвхөн хамтын ажиллагаа төдийгүй Монгол улсад шатдаг хийн аюулгүй байдлыг хангах эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулна гэдгийг талууд онцолж байлаа. Тус төсөл нь 2 жилийн хугацаанд 1.8 сая америк долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих юм байна.